Хүний өнөргүй амтан. Чинбаатар суллагдсан тушаал сонсон гут бие барьж чадалгүй ашгаран огл хараагаад гүүн гарч хүү яхаа ихийгч үлтон уяанаасаа тавигдсан гөлөг шиг ногоон дээгүүр гурвантаа өлбрөөд дөрвөн мөчөөд илгэн чив чимээгүй хэвтэв. Түүний ингэж аялахыг хараад хэн нэг нь юм үзээг амтандаа хөрхий мөн ч хөөрцөглөж байна да гэснээр пар хийтэл хөхрөлдөв. Цаадхан тэдний инхүү шаалхыг үл тоохоор барахгүй. Нэг давлуун ирээд зоримог алхлан очиж сүвэн рүү нудран өшөглөхөд ч дав хийсэнгүй. Мөнөөхөр огцом ухраад гайхан харуул Чинбаатар үдшийн тугуулган хөх тэнгэрөөд гөлийтэл тас ширтээд битүү ахар хуудастай амаан галган өшөглөхөд хүртэл хүний урманд татханан хөдлөхгүй байсанд эн чин гинт баярлаад өгчихсэн юм биш үзээ хэмээн хүм бүхэл хажуугийн цэцэрлэгийн улаас зочин навчаа шилгээтэл хашгирав. Түүний царайг харуул үнсэн саарл болсон байлаа. Өргөс торны цаана буу шийдмийн дор зовлонгоо хуваалцсан хэдэн жилиг хамт өнгөрөөсөн хэсэг нөختөн зайдуухан мөөгөн хүрээ үсгэж тойрон сууцгаав. Тэд хар цагаан дуугүй хаяа биеийг харах боловч үл мэдэгдэх байдалд орсон нөхрөө хулгайнуудээр сэм ажиглана. Ийм үед хинээд санаанд хүний эмч орж ирдэг нь мэдээч. Эмч дуудах хооронд хідэн хуйг ирэв. Сандарч твцсэн эмч бараг шогшин ирээд Чинбаатарын зүрхийг чагнан завттал цаадах нь год үсрэн босов. Эмч цочсондоо гэдрэг савж унан алдтал хэн нэгэн түшин тогтов. Цөм дэрхийн боссон мөртөө эмчийн дуу алдсныг шоолж хөхрөлдөв. Чинбаатар эмчээ айлгаж сандаргасандаа гимсэн царайтай гараа илгэндээ авч мэхэсхийн уучлалт ирэв. Түүний энэ боловсон занг хинч тоосонгүй юм. Харин цочиж энтсэн эмч бүр шатаж чи ийм төрөхгүй хүн энэ авилгагүй зангаа засахгүй бол буцаж ирэхгүй хайчихв гэж хэлв. Эмчийн энэ хорсголонтой үгэнд гомдсон Чинбаатар өө та тэгж тавлж байна уу? Намайг энд буцаж ирэхийг та үзэхгүй. Хэрвээ буцаж ирэх бол амьд ирэхгүй гэж хэлээд Улаанбаатар урдаг зам руу алхчихв. Нөхтөн дүүний хойноос хөөе чи ингэж явчих юм уу? Тэгвэл баяртай хэмээн зэрэг хашгирав. Тэгтэл нэг хоригдол дгийг эвдэх мэт хурдан буцаад ирээрээ хэмээн бархирснаас олж бяцхан маргалдаан болов. Чи юу гэж байгаа юм? Суллагдж байгаа хүн тийм бэлэггүй гэлдэг юм уу? Тэгээд юу гэх юм бэ? Битээр ярэ гэх юм уу? Сайн явж хараад авгаагаа сайхан твэрээрээ гэдэг үг байж л дээ. Ямар ч гэсэн монгол хүнлийн бол бэлэгтэй үг хэлэх ёстой доо. Тэднийг инхүү маргалдаж байтал хэн нэг нь Чинбаа чи ядаж суллагдсан бичгээ авдаг болоосаа хэмээн хашгирав. Түүний дууг ойн цураа тодоос тод давтав. Үлзий утсан хээтэй том ногоон хаалгыг хараад Чинбаатар зогтсов. Өөрийнхөө хашааг таних хүн таарлахгүй гэж бодон гудамжаар явагстаас нүрээ буруулав. Гэртээ ойртох тусам сэтгэл нь хөдөлж түргэн ормоор юун түрүү хүүгээ хармаар бодогдовч яагаад ч юм цээж нь зүтгэж хөлн чангаах шиг санагдана. Хашааны үүдэнд хүрээд хаалганы бариулаас барих гэсэн нэг л халуун яй даа гэж тэнэгэлзэн хаалгыг түлхтэл түгжээтэй байв. Гинтхэн урам нь хугараад ийш тийш димэл харав. Хашааны завсраар гэр орныхоо байдлыг ажиглаж хэсэг зур зогсов. Хоёр өрөө байшин хуучин янзаараа юм шиг мөртлөө шавар бодог нь энэ тэндээсээ холцроод цонхны хоёр ч нүдний шил хагарсан бололтой модоор тагласан харагдана. Хаалганы эскиний бүрээс даавуу урагдаж навсарсан нь ойрд өнгөлөөгөө илтгэн. Яавч өөрийг нь явснаас хойш өнгөлөөгөө байх нь гэж бодов. Тийм сацуу авгаа нь үйл уранд тааруугаас хаалганы бүрээс солихоос болж нэг биш муудалцдаг байсан зурсхийв. Тэр дорхноо авгаагаа цагаатгаж намайг эзгүүд хин л тэр мууд тус хүргээжтэй. Ир хөнгөө айл гэдэг иймэрхүү л ганддаг юм байна да. Үүнээс хойш л гэрээсээ холдохгүй гэчээ гих мэтчлэн бодож амжив. Яг энэ үед байшингийн хаалга онгойч 4 настай орхисон хүн горцгор өндөр болсон мөртлөө 3 жилийн өмнөх дүрээрээ гарч ирэв. Чинбаатар хүүгээ хараад яах учраа олохгүй твдэгтэй буцаадгүй мэр чимшиг хачин болохоор нь бие барьж инхрийлэн дуудыг гэтэл нэр нь орж ирсэнгүй. Цөхөөд хаалганы гинжин оосроос шүүртэл харжигнан дуурсанд цочихтой алтчихв. Тийм твдэж байтал хүүн шууд хурж ирээд хэмбэ гэж асуухт нь би байна гэж зөөлөн дуурав. Хүү их л хашир хүний маягаар би гэж хэмбэ хэмээн дахин асуугаад хариу хүлээн зогсов. Чинбаатар баг зэрэг бантаад би Чинбаа байна гэж бас л аядуу зөөлөн хэлв. Хүү мөн л мөчөөгөө өгөлгүй. Та хэний дорох гэсэн юм бэ гэж асуув. Чинбаатар хүүгийнхээ том хэрсүү болсон домогшоод би Чинбаатарын дорох гэж байна гэтэл хүү манайх тийм аль бишээ гэж хэлээд тайлбар хэлэхийн завдалгүй буцаадгүй ч хөө.
Арга нь барагдсан Чинбаатар шууд учраа хэлэхгүй дэмийн ялууруу гэж өөрийгөө зэмлээд цоожны гинжин осор харж игнуулан хаалгаа нүдөө. Нилээд цогсны дараа хүү дахиад хурч ирэв. Тэрбээр хаалганд төгөж ирснэ. Хар сүлт гөрөөс шиг өрөөсөн хөлөө өргөж чимээ чагнаархах мэт зогсоод "Хинбэ" гэж мөнөөхөл хэрсүү хянуур зангаараа асуув. Чинбаатар эцэг хүний оморхог зангаар "Би Чинбаатар байна" гэж эрсгэн хэлснэ. Дууга зөөлрүүлж "Алив инхээ? Миний хүү хаалгаа онгойлго. Би аав чинь байна. Танихгүй байна уу" гэж асуув. Хүү алхам ухарснаа. "Миний аав байшинд байгаа" гэж хэлээд эргээд гүйчихв. Ийм үг сонсоод Чинбаатарын дотор балардах шиг болсноо. Гэнэт уур амган шатаж хаалгаа нүдэж өшөглөв. Инхээ түүний энэ авирт дургуутсч "Алан шуулгаачаа бити хаалга эвдчих" гэж үүднийхээ тэндээс хашгирав. Энэ дуу чимээнээр бэлхэнцгээр нилээд таргалсан юм уу эсвэл жирэмсэн юм уу нилээд зузаарч байргалсан хөхлбөрийн сарайтай эмэгтэй ойр дугааж тордог үгээс өнгө алтан арзаа ширэлтсэн охтор гизгээ хуруугаараа самнад зассаар довжоон дээр гарч ирээд "Юу болж байна инхээ" гэж асуув. Хүү хариуд нь "Ээжээ наашир энд нэг хүн манад орох гээд хаалга хэмхлэхнэ" гэж хэлээд гараараа даллав. Их ямар нэг юм хевсээр өөдрөө явах цураа. Наад нэг юм чинь эрүүл юмоо согтоо мó гэж үгэлсээр хаалганы төгжээ мултлаад цээж рүүгээ чичүүлсэн юм шиг гэдрэг ухрав. "За сайн уу бүжээ минь" гэд Чинбаатар эхнэрээ тэрх маяг үзүүлэн алдалсаар орж ирэв. Бүжин доромжхон байдалтай гараа өгөв. Нөхөр нь баруун гараас нь татаж ойртуулад гацарт нь хошоогоо хөргөн үнсэх айтав. Тэрбээр хомбхон бадзах мэт хоёр гараа хагас алдлан хөөрүүгээ төхөж "Али, миний хүү наашир. Яасан том ир болоо" гэд хошуу цорвойлгон золгох гэсэн цаадах нь холив бүсрэн зогтаав. Тэднийг байшинд оронд завттал гэрийн шин эзэн өөдөөс нь гарч ирэв. Ойрд хусаж цэвэрлэгээгүйгээс армаг тармаг хууцтай тэр нь шар хар цагаан үс солилцснаас халтар саран болсон сахлаа нэг гараараа илж нөгөө гараа ташаандаа арцсаар зочноо өгтөн алхав. Түүний хараад Чинбаатар инээх уйлахын алин болохыг ялах аргагүй. Амаа нэг л эвгүй мөрөөлгаад харсан хүнд жаахан майжиг зүүн хөлөө барилдахаар өрөх мэт хагас алхам урагшлуулан хавчиг цээжээ гаанайлхан хүлээн зогсов. Хууд сахалтай зоримог шулуун гүн харуур алхаагаар хурж ирээд зочноо шууд тэрэн авч хоёр талыг нь зангидсан гараараа түншиж байлаа. "За болно лоё минь. Инхрэллийг чинь хүртэж ялаалаа" хэмээн Чинбаатар өгөөтэйхэн хэлээд тэврэлтээс нь мултрав. Тэд байшинд орцгов. Хэний ч хараажаар ховор зэвэр юу олсноо залгичдаг айлмт үзэгдэвч цай эдээ зэхэж хоол бэлтгэж эхлэв. Бас нэг лонхтой юм ширээн дээр гаргаад ирэв. Ирсэн суусан цөм юу ярьж ам хаглах ухаанаа олохгүй байгаа царайтай чив чимээгүй бие биенээсээ харц бүр болон сууцгаана. Аях тавгаар эргэлдэх хар ялаануудыг үргээх зураа Чинбаатар. "Намаршхаар ингэдэг юм да. Өтний муухай хар ялаа хүртэл ороод ирдэг байна шүү. Энд ч хаа явсан газараа өт цацаж балаг тартаг гайдаа" гэж үг өдөж хэлсэнд нарсных нь лоё гэдэг лодон өөр дээрээ тусах бололтой. "Та найд ч хар батхан их л үүрлэж байгаа шүү дээ. Би гэж нэг батхан орж ирээд гархаа байсныг харж байгаа сте. Одоо яа гэхүү орчлон гэдэг ийм юм чинь" гэд ямар нэг юм амтлах мэт тамшаалав. Энэ агшинд бүжин буруу зөрөө харж юухан хэхэн оролдож байснаа гинэт ингэнт л орилов. Лодон эхнэрлүүгээ хяламхийн хараад "Ухаан нь чамааг үзээд уяраад уйлж байгаа мó буруу хэрэг хийсэндээ бухимдаад бархирч байгаа мó гэдгийг сайн ялахгүй л байш шүү" гэснээр гал дээр шар тос хийх мэт болов. Буруу хараад уйлж байсан бүжин гівгэнт галзууруу гэмээр үс гисгээс эксэлзүүлэн босон хараач шин нөхөрлүүгээ аимшиггүйгээр нулимж давшлав. "Алив чиний өнөө хүн гутгалаад ялаа 10 жилээр нэмүүлчихсэн гэж барин тавим ярьсан чинь тийм хүн ингээд ороод ирдэг юм уу? Чи яасан муухай сүнсгүй худалч 70 тасаг бай" гэж асуусанд цаатах нь огт тоосон шинжгүй. "Чи одоо нөхрөө үдсэн хүн яриад бай. Баатар хамгаалагчтай хүн айх юу айх уу? Гэхдээ би бас өчөх мэх хийх хэрэгтэй тийм биз? Чи яасан бэлээ? Миний нөхөр хэрэг хийгээд жилээ нэмүүлсэн гин. Энэ насандаа гарч ирэх нь өнгөрлөө. Залуу насыг яаж ганцаар барах уу гэд натаа сууя гээгүй лүү. Тэгэж яривал чи нодон намайг шоронгоос гараад анх танаад орж ирэхэд тэр нэг ирсэн ч сална гэрэлтэй салгуулсан гэж ярьсан биз дээ. Тэгээд чи намайг яаж ятгаж яаж улаан цаам гуйж байлаа. Худлаа гэвэл чи хилээ хамартаа хүргэлтэй гэд өстэй хинхтгэ халируулан инээгээд наг хөхрөв.
Би хилээ амартаа хүргэж чаддаг чи биш гэхээс өөр хэлэх үггүй болж шаагдахдаа бүжин дахиад зурхран уйлав. Чинбаатар өрөвдөж санаан зовж байгаа мó? Эсвэл тэдний хэрүүлийг гааруулахгүй гэж байгаа мó? Их л аядуухнаар. За бүжин минь уйлаад явах уу? Тэртээ тэргүй чи бит хоёрын зовлон багтсан биш яа гэхүү. Муу нөхөр чинь засан хүмүүжүүлэхэд хэдэн жил суухтаа бас ч хүний зовлонг мэддэг хүнлэг хүмүүсийн удирдлаганд байж юмны наан цааныг гадарлах боллоо. Тийм учраас би чамааг буруутгаж ялтахыг хүсэхгүй байна гэв. Түрүүнээс хойш хинч гар хүрхгүй байсан лонхны цагаан төмөр таглааг лодон зориуд урж авч зажлах зураа 3 том хондгонд сархад аяглав. Тэрбээр нэг хондгийг авч их л ёсорхуугаар Чинбаатарт бариад бас нэгийг авгаад авч өгөв. Арх гэдэг амтд хэдэ хүний сэтгэлийг цайруулдаг өвдстэй юм. Чиний загсан ёсоор эхнэр хүүхдийг чинь эргэсэн. Сүүлдээ хоорондоо тасцгаачдаг юм байна. Анхандаа бие барьсан боловч явандаа тиссэнгүй. Түүнээс биш бүжин намайг гуйгаад байсан юм биш. Би түрүүнд энүүнийг ингэнээд зөв үргээд гайхуулаад байхаар нь гүжирдсэн юм. Эрийн галиг эмийн шалиг төдийл юм гэж ихэндээ бодож байлаа. Сүүлдээ ч хоёр биендээ дурлаад жинхэнэ ёсоор шүү. Тэгтэл яах вэ? Тэр ч юу аах вэ? Энэ маань цодоогоод дүүрч. Хүн чинь нэг шийтгэхээр хэнийг нь хээр хонох юм да. Итгэж найдаад эхнэр хүүхдээ захихт нь эзэгнээд авчих эвгүй юм. Өнөөдөр ингээд чамтайгаа нүүр тулан сууж байхад халуун л байна. Гэлээч өнгөрч. Чи бит хоёрыг уучлаарай. Чинба чи тэгээд нэг их хил ам удахгүй юм байгаа зү. За үүнийг гэж хундахтаагаараа бараг адар тултал өргөөд найз хархуу Чинба наранд гарсны төлөө тогтоож хийгээд тонгорч орхив. Чинбаатар хар цагаан дуугүй хундгаа хөндрөв. Бүжинч хожимдсангүй. Тэр гурав хил ам татчихсан юм шиг чив чимээгүй болсноо дахиад нэг хундаг зөрөнгөтсөн юм шиг докторов. Эхлээд бүжингийн ам халан даригнаж эхлэв. Энэ зуур лодон бас нэг лонхтойг задлав. Чинба чи надад даанч засаршгүй юм шиг санагдсан шүү. 2 удаа хулгай хийлээ. Эхнийхэд ганц жил болсон ч дахиад 3-аар орлоо. Ахиад хэд ч орох юм бэлээ. Залуу хүн би яаж ганцаар гасарч гандаж хагсарч энэ насыг барах вэ гэж гинт бодсон. Тэгээд гэрэлтээ салгуулах өргөдөл битсэн гэтэл лодон. Тэр хууль ёсоор болсон зүйлдээ нөхөр юм уу эхнэр шоронд ороход түүнээс салж болно гэж заасан байдаг. Чин үннийг хэлэхэд энэ маань их өрөвдмөр байсан. Тэгээд би үүнд чадлын хэрээр тус болъё гэж бодсон. Одоо хүртэл би ажилд ороогүй ч яаж ийгээд болгоод энэ муудаа туслаад хоногийн олтой байлгаж л байна. Цаашдаа ч амьдрахал шүү дээ гэж хэлсэнд хилэн буцгаа эдэрсэн бүжин. Би бие бодхоос уртаар хүүгээ бодсон юм шүү. Хүүгээ эцэггүй байлгах гэдэг надад их зовлон шиг санагдсан гэж нэмэв. Хүний юу ярьж байгааг ойшоохгүй янзтай таг дуугаа сууж ясан Чинбаатар гэнэт ширээ шааж дээр нь байсан зүйлүүдийг цайлгааж заримыг нь бутраа. Чи яас их боловсон хүн гихч вэ? Эцэггүй хүүхэд гэж чи донгосч байна. Би инхээгээ эцэг биш үү гэж эрхий хорууга матилган цээжээ заагаад Чинбаатар би хэний эцэг юм бэ? Чи хилээдэх гээд миний хүү хаана байна? Алив аавдаа хүрээд ир гэж хашгирав. Лодон бүжин хоёр бараг зэрэг нэрэн өнөөхөө хайчив гэж хэлээд ийш тийш харж нүдэрээ ирж хайв. Төдөлгүй инхээ шагаав. Архинд халж шунхуу улаан болсон Чинбаатар хошууга царвайлган тэнчгэнсээр өөд рүү яв. Инхээч хаалга шалуухан хаагаад хаа нэгтээ рүү год үсрэн одов. Чинбаатар хаалга дэлгэж алтлан зогсоод инхээ миний хүү наашир аавдаа эргэж хэдэнтэй бархирав. Хүүгээ ирсэнгүүд гомдохдоо Чинбаатар мэлбэрлүүлэн уйлснаа. Хоёр алгаараа нүдэ арчаад. Би яасан заяагүй ирвэ. Эхнэрээ алдчихлаа. Ганц хүүтэй тэр нь эцгийг нэг нүдэрээ харахаа байж. Би тэгээд яах вэ гэд буцаж сандалд суугаад лодон бүжин хоёрт хандаж хилээд аль та хоёр гэж шаардав. Бүжин хуучин нөхрийнхөө занг мэдэх учраас аргадуулд орно гэж бодож байгаа нь элт. Тэгээд ч царай өгөхгүй байгаа ч. Хизээний гимгүү царай гаргаж байгаад ямар ч хүнийг араар нь тавьдаг зантай лодон үнгэн залаар Чинбаатарыг аргалж зөөлрүүлнэ гэж бодоод гимшингийн номхон дүр үзүүлж сэмхэн архиар шахаж байлаа. Чинбаатар ч өгснийг нь зөрөнгөтсөн юм шиг залгалах мөртлөө унаж өгөхгүй байлаа. Харин чулам сэргэж за та хоёр сонс. Би та хоёр тогтхомж атаарахгүй. Атаархаад чи яах юм бэлээ? Ваа нохой долоо гэж. Яа болоогүй ан гунгасан сайхан биш гэхэд гутлааж ирсэн нь олдно үз. Харин би хүүгээ хинт ч өгөхгүй. Үннээ хэлэхэд би одоо хүүгээсээ хайж байна. Өнөөдөр миний хүү эцгийгээ ална гэж хэллээ. Маргааш хэнийг ч алах юм бэлээ.
Үүнийг хэн мэдэж байна? Би мэдэж байна. Миний үр Лотон жилийн хүмүүжүүлэх хүн ямар шуухан амтан болохыг би төсөөлж байна. Энэ бол наад зах нь сайн хулгайч болно. Монгол хулгайчаар дутсан уу? Дутаагүй. Тэгвэл чи бид хулгайч бэлтгэх ямар шаардлага байна уу? Цааш нь хэлэх аргаалга. Үүнээс л би айж байна. Тэгэхэд бүжин минь чи даанчтай. Дахиад чи яаж хулгайч олов доо? Би хулгайчийг хүн биш гэж байгаа юм биш шүү. Засрах уугүй юу гэдгийг л хэлж байгаа юм. Чи нөхрөө мөрхөл бах. Гэтэл чамайг энэ хүн юугаар тэжээж байна? Мэдж байна уу гэд хоёр хуруугаа солилцуулж харуулад та нарын энэ үйл ажиллагааны дүнд хүүхэд хөөрхий болно. Хайрын хүмүн гэж бодхоос гол харалж байна гэд толгой сэгсрэв. Гівгэнд бүжингийн шаран гоцоож давшлав. Чи юу гэж хуцсан гинэ? Хүний нөхрийг хулгайч худалч гэж доромжлох эрх хэн олгосон юм бэ чамд? Бит хоёрыг хүүхдээ хулгайч болгоно гэж хэн чамд хэлэв? Эсвэл чи мэрэгэн түргэн болоо юу? Чам шиг хулгайч арайч ингэж илэг барихгүй шүү. Их зан гаргаад байвал аваачаад л өчгөн огт өрөвдөхгүй. Цагдаа дуутахад бэлэн байна гэж агсран Чимбаатрын нүрэлүү хондогныхаа шавхрууг цацав. Лодон их л санаа зовсон хүн болж бүжинг зэмлээд Чимбаатрыг өмөрсөн царай гаргав. Яаж байгаа юм бэ эн чин? Ингэдэггүй хүн чинь яаж харлах нь нөө? Миний хөгшин битий тэг. Эвийн мо Чимбаа минь гомдчихно. Эр хүнийг ингүүл заяа гомдох гэж нэг сүрхийн бий гэдгээгээд Лодон баруунуудээ ирмэв. Түүний хэлж байгааг Чимбаатар ёр тоосон шинжгүй мөртөө цээжээс судлаж амраа гэсэн бодолтой байгаа болов гэмээр янзтай харагдана. За та хоёр дахиад нэг сонсчих. Ганцхан арга байна. Та хоёр сал. Тэгвэл миний хүү аврагдаж болно гэтэл бүнжин үсрэн босож Чимбаатрын үснээс зурв. Лодон хөөй чи яаж яана болооч миний өгшин тэгдэггүй юм хэмээн хориглон ихнэр аргацсан дөр үзүүлж байхад Чимбаатар өвдсөндөө шүдээ арзаалган нүрээ өрчилгэвч бүжин гисгсэрчлгүй хуруунуудыг нэг нэгээр нь тэнэлгэж үснээсээ салгав. Бүжин минь уучил Лодон ч гэсэн мунхаг би буруу юм хэлжээ. Та хоёр салхан өнгөрснийг би ажигласангүй. Би түрүүн хэлснээ буцлаа. Ганцхан хэлэх юм гэвэл би хүүгээл авъя гэтэл бүжин дахин үстэн завтаад. Битгий хуц. Яасан дуртай дур дулаахан халдаг бай. Чам шиг хулгайчид хүүгээ өгчгөөд юу одод суух юм бэ? Зайл, тонилчийгээд архины шилэл шүүртэл хэнд ч анзаарагдaltaгүй хэдийн орж ирээд ихийнхээ ард сууж байсан инхээ. Ухасгийн гараас нь зурж лонхыг нь эхэлж чадмаг салгаж аав. Гайхсан Лодон хөө эн чин хэдийдээ ороод ирчихсэн юм бэ гэхэд бүжин. Харин тийм, бүр байтлаа хийгээ зодхон шивтээ аль наа чилээг өтөх гэв. Инхээ шилийг ардаа бариад та яаж байгаа юм бэ? Хүн алах нь эртээд баруун хашааны гамбаахын архины шилээнд толгойг нь хагалсан хүн нас барсан гэсэн. Та түн шиг болох нь уу гэж хэлээд ширээн дээр байгаа дотроо юмтай юмгүй шилнүүдийг хурааж эхлэв. Чимбаатар хүүгээ барьж аваад нүр нүдгүй шүлстэн үнсв. Сансныг бодвол хүүн өргөж зэрвсэн чгүй. Харин ч хошууга зорволгоод гимссэн царайтай зогсож байлаа. Миний хүү энд суугаад Чимбаатар сандалтаа зай гаргав. Инхээч аавынхаа дэргэд ажигчгүй суугаад их хойд ав хоёроо жигссэн харцаар ширтэж байлаа. Чимбаатар хүүгийнхээ толгой гэлж ямар ч том болоов дэ миний хүү гэж өхөөрдөв. Бид хоёр ч мөн дотн шүү дээ. Амин холбоотой гэж байгаа гэж Лодон бэлбүрдэн хэлээ тавхтаа ширхрээс 2-1-ийг хүүд авч өгөөд. За тэгээд тэр өрөөрөө ор. Том улдсан үг бити чагна гэд гараар зангав. Хүү дуртай дургун хооронд өндив. Тэгтэл эцэг нь эн тэндээ хэгзэрч онгоцсон шулхгар хилэн өмднөөс нь дарцуулгаад али миний хүү төр хүлээж бай аав нь одоо явлаа. Аавтайгаа цуг явах уу гэж асуув. Хаашаа чамаагүй. Та чинь гэртээ ирчгээд хаашаа хамаагүй явна гэж юу гэж байгаа юм бэ? Тэгээд бас шүн. Би энэ тонохгүй эндээс заавал явна. Хаашаа явах гэж буцаад явсан ч яах вэ? Тэр л үлцээтэй болох байхаа да. Бити яваа бити. Мэдлээ миний хүү гэлээч явалгүй болохгүй чи ухаар. Аав хүү хоёр инхүү хідэн үг сольтол төрүүнээс хойш чимээгүй ажид суусан бүжин хуруугаараа ямар нэг юм ухах мэт эргүүлэн ярианд оролцож. Чи бас хүүг дагуулад явна гэж бодож байна уу? Гайгүй байлгүй. Галзуу тусааг бол хүүгээ чамд өгөхгүй гэсэнд Чимбаатар өрөвсгийж. Би яагаад хүүгээ авч болохгүй гэж асуув. Чамд тийм ирэх байхгүй гэж бүжин хэлээд түүнийг цохих гэж байгаа болтой ямар нэг юм хайв. Лодон ихнэрийнхээ гараас барьж хориглов. Бүжин баг зэрэг тайтгараад мөн өхөл хуруугаа эргүүлэн чичдэг зангаараа шөвгдөн. Цаг өөр осныг чи мэдж байна уу? Өнөөдөр ардчлалд хөгжиж хүний эрхийг хамгаалж явахад чи тэгж дураараа галзуурахгүй. Энэ хүүхэд чамаас гараагүй. Надаас гарсныг олон хүн мэднэ. Чи Лодон хүүхд тулгаач болгоно гэж доромжилж гимгүү хэмний эрхэнд халтж байна. Надад ч гэсэн халтж байна. Би яагаад дуртай хүнтэйгээ суух эрхгүй байдаг юм бэ? Чи хилээдэх.
Бүх юмыг ардчлалын үднээс ярьдаг цаг дүнхүү чи энэ бүхнийг мэдэж ав. Бодвол танаа тэр шоронд ямар олигтой юм мэддэг биз гэж гихт нь Чинбаатар маш зэвүүдсэн байртаа шүдэ хавираад ханцууга шамласнаа. Чиний бодлоор бол ардчлал гэж хачин юм байх нэ. Нөхрөө хаях, хүний ихнэр булаах, хүүхд өнчрүүлэх, буруу зүрүү ярих, танхаарах чинь ардчлал болж байна уу гэж асуув. Ардчлал гэдэг чинь хүн бүх юм дэрх дураараа чөлөөтэй байхыг хэлдэг юм. Би яагаад ардчлалын үр шимийг хүртэж олдохгүй юм? Чи бусдыг хар. Эрка нодн өөрийг нь зодоод шоронд явсан нөхрөө хаяад хүнтэй суулаа. Чимгээ яв. Гадаадын боловсон улстай найзлаад өнөөдөр сайдын авгаагаас ганган явж байна. Би ийм байж яагаад болохгүй гэж харин би ядмагтаа муусан хулгайч нарт eerүүлээд шалтан сууж байна. Би үнийг төвчгүй. Эрка санд бичүүлсэн ч гэсэн би санснаа хийн. Нодн Эркаг бичиж байсан бол өнөөдөр тэгж чадахгүй болоод байна шүү дээ. Ардчлал гэдэг ийм хүчтэй. Хүн бүр дураараа жаргах цаг ирсэн гэдгийг та нар мэдэж ав гэж хашгирав. Инхээ гараас нь татаж болилтоо ээжээ. Яасан муухай юм бэ? Юуны чин жаргал гэтэл Чинбаатар зөвшөж. Нээрэндээ миний хүү юун жаргал байх вэ? Үннийг хэлэхэд жаргах уу зовх уу гэдгийг өнөөдөр бардамнан чалчхад хэцүү л байна. Бүжин чамд яах вэ? Бөксөө толгой дээрээ гаргаж байвал сайхан байдаг юм байгаа биз. Ардчлалыг ингэж ойлгоно гэдэг тус болохгүй ус болж өнөөх ардчлалаа гутааж магадгүй шүү гэв. Тэгтэл бүжин барагтаа доромжлороо чи эмэгтэй хүнийг өстөж зарладаг. Та нарын цаг өнгөрч бидний жаргалын цаг эхэлсэн гэд архины шил шүүрөв. Лодон самбатаа ухс хийж шилийг нь булааж аваад миний хөгшин томоотой бай гэж аргатав. Чинбаатарын зэвүүн хөрсөн бололтой шүдэхий тавираад цохиг бити хоригл. Ардчлалаар цадаж бялуурсан хүн хүний толгойд халдах хэрэгтэй байлгүй яагач. 3 жил шорон цугаад ирж байгаа мууч гисэн нөхрөө ингэж угтаж байгаа энэ хүнд хүний үнэр гэж юм байна уу аа? Ийм амтнд хүний үнэр гэж яаж байх вэ? Харин ардчлал хүний ирэх гэсэн хэрэглэл байгаа бололтой. Галзуугийн тусал энүү шиг хүн байснаас нохой байвал арай дээр байлгүй. Нохой эзэндээ үнэнч ухаантай амтэн шүү гэтэл лодон. Чимба миний өвгөн согтож байна. Унтаж амар. Тэгээд эрүүл сар болсон үедээ сайхан ярцгаая гэж санал гаргав. Аазгаан хөдөлсөн бүжин тас тайрч. Энэ мөх хизээл уусан эдснээ сав болж байла. Балгын мамсгаараа хог эдсэн шаазгаа шиг болдог юм. Энэ муу хулгайч ингэж саагаж байгаад л шоронд орсондог. Дүүнээс ш. Энэ муу олигтой хулгай хийж чадахгүй гэж гайхуулахт нь лодон хиг хөхрөөд. Тэрч харин ортой ах шүү. Мань хүн тэнд очоод дандаа л уйлдаг байсныг бодоход яавч дөмөг ир биш. Юу ч гэмээр юм бтэ. Их хэл дороо доожоогүйр байсан санагддагсан гэв. Чи үнэн хэллээ. Би дороо байсан үнэн. Тэгтээ хүний үнэртэйгээ яваа. Гайхуулахыг гайхуулна. Лодон чамд ч гэсэн хүний үнэр байгаа мó да. Нохоо толоо гэж баг юм бий үсттэй. Шоронд хамт байсан эр нөхрийнхөө эхнэрийг булааж авдаг. Хөөхтэйг нь амьдын хагцал дуунгадаг. Бас тэгээд эцгээс нь бүрэн хөндөрүүлж чадсан хүнд ямар хүн чанар байх вэ? Чи бит хоёр тэнд юу ярьж яаж итгэлцэж байлаа? Түүнийг чи таг мартсан да. Иймэрхүү хүн дүрстэнд би хүүг орхихгүй. Яагаад гэж надаас асуу. Та нар чинь наранд цуудаг мөртлөө нарсны надаасаа дор болсон амьтад байна. Та нартай цуг байснаас хэдэн жил суусан газараа буцаад очисон дээр. Тэгтээ хэрэг хийж очихгүй шүү. Зүгээр саналаараа засан хүмүүжүүлэх газар та. Хуучин дарга нар бусад танил хүмүүстэрээ очиж ажил хийж шудраг үнэ амьдрий гэж гуйхад цаашаа гихгүй туслана гэдгийг би мэдж байна. Тэнд хэрэг хийсэн ялтан цагдан хордог боловч хүнийг хүн ясаар хайрлан хүндэтгдэг хүнлэг нэмт сэтгэлтэн олон байдаг юм шүү. Над шиг хүн тэднийгээ баргадвал аминд тустай биз. За юм байна. Та хоёр мэдэж ав. Би та нарт цаад болохгүй гэснэ. Хүүгээ хуруугаараа итэж дуудаад. За хоёлаа явъя. Миний хүү аавыгаа хөтөлгээд гараа өгөө. Инхээ эцгийгээ татаж босгов. Чинбаатар ихэд цогцсондоо хөлн говьлж тэнчигнэж байлаа. Лодон бүжин хоёр гайхан харна. Эцэг хүүгээ хөтлөөд өдрөө зөвглөв. Инхээ хаалгаа нэв. Чинбаатар хаалганы хацар түшээд босго алхтал лодон хүүгийн завдалгүй ухсхийгээд Чинбаатарын араас ямар нэг юмар лүс хийтэл зохив. Цаатах нь ган хийж дуурайд ногдсхийгээд суун тосов. Дараа нь инхээг зохих гэтэл хүү бүлт үсрэн зайлаад шуртгийн алга болов. Лодон түүнийг бариад ав хэмээн хавь орчны амьд амтас хэрдхийн цочтол хашгирав. Нэгэн тожимтжээ. Хүү чин харанхуй дуулсан алга болов. Нөхрөөсөө айсан бүжин салдарсаар үүдэнд очисон боловч хүүгээ барьж шадлгүй алдсандаа яах учраа болохгүй. Бээрсэн аалз шиг дэндэгнэн зогсож байв.
Гурлийн ганжин шиг төмөр барьсан лодон хоолоо нь хэржигнэж завжнаас нь хөөстө цус савирах Чинбаатарыг заагаад одоо энэ навшиг яах вэ ихгүй байхаа. Хашаа давлаа шитчихье. Зүүн хашааныхан ирээгүй зтэй. Малын сарвчин тайчихъя гэд өөдрөө чирэх гэсэнд өвдгөн чичирсэн бүжин тонгоож хараад наадах чинь өвчгсөн юм шүү. Яаж байгаа юм бэ гэд үсээ өгтэлэн орилсонд лодон бити улаад бай гэж зандраад хөлөөс нөрөг энэ өгтлийг шалуухан зайлуулад нөгөө муу золбохсны хойноос явъя. Тэр их сэжигтэй алга боллоо шүүгээд нэг муу навсархаа шуудагаар Чинбаатарын толгойг боогоод өргөж завттал хашааны хаалга дуурав. Лодон мөнөөх төмрөө шүүрээд өөдрөө ухас хийтэл хорооны цагтаа 2 хүний амтаар орж ирэв. Тэр бээр давхийн ухраад төмрөө нуух хайдав. Цагдаа үүд орчныг ширүүж хараад "За юу болж байгаа нь вэ?" гэж асуув. Хариу өгч хинж дуурсангүй. Цагдаа босго дэрлэн сунаж ивдэх Чинбаатарын нүүрлөө тонгоож хараад "Та нар чинь ямар муухай хүний өнөргөө амьтд вэ? Энэ хүн чинь өнөөдөр ирсэн биз дээ" гэтэл хүмүүсийн ард зогсож байсан ингээ. "Тийм ээ. Манай аав өнөөдөр ирсэн юм" гэж тод хэлв. Цагдаа "Алив, дүргэн дуудаатах" гэв.